2024 оны их хурлын сонгуул болсонтой холбоотойгоор ойрын хугацаанд үндсэн хуулийн цэцэн 2025 оны 1 ба 2 тод улсын хурлын сонгуулийн тухай хуулийн заалтуудтай холбоотой дүгнэлт улсын хурлаар орсон байна. Эхний асуудал бол улсын хурлын гишүүний тайлан сонгуулийн сурталчилгаатай холилдуулах боломж олгож байгаа заалтыг үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг улсын хурл хүлээн авсан. Улсын хурлын гишүүд тайлгнах үүрэгтэйч түүнийг сонгуулийн хуульд биш улсын хурлын тухай хуульдаа сурталчилгаатай холилдуулахгүй байх нөгөө талаараа сонгуулийн хууль дахь сурталчилгааны хит боогдмол байдлыг чөлөөлж сонгуулийн жилд улсын хурлын гишүүдэд гишүүний эрх тархаа ашиглан сурталчилгаа хийх давуу байдлыг хуулиар олгох нь буруу гэж үзэж байгаа юм а. Улсын хурлын гишүүд одоо сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө тайлангаа танилцуулах мөрийн хөтөлбөр хэрэгжилтэй танилцуулах зорилгоор сонгогчтой уулзах ямар нэгэн одоо тайлан мэтийгээ нийтэлж түгээх нь бол хууль зөрчихгүй гэсэн агуулгатай заалт байсан. Энэ заалтыг бол үндсэн хуулийн цэцээс бол болохгүй. Энэ бол сонгогдох эрх сонгуульд тэгш өрсөлдөх гарааны боломжийг бол хязгаарласан давуу байдал үүсгэсэн заалтууд байна. Энэ бол ийм учраас үндсэн хууль зөрчлөө гэдэг шийдвэрийг гаргасан. Тэгээ үүнийг бол өнгөрсөн 7 хоногт бол улсын хурл хүлээж авсан. Тэгээ энэ дүгнэлтийг хүлээж аваад энэ дүгнэлт одоо ингээ хүчин төгөлдөр хуульд бол өөрчлөлт орох нь бол гарцаагүй болоод байна. Хамгийн гол нь сонгуулийн жил сонгуулийн сурталчилгаанд өөрсдийгөө таниулах одоо нэр дэвшигчид тэгш гарааны тэгш байдлаас өрсөлдөд бол ийм ач холбогдолтой шийдвэрийг гаргасан. Тэгэхээр ер нь бол цаашид бол жишээлбэл одоо тайлантай холбоотой одоо тайлан хийвэлж байгаа нийтэлж байгаа энэ зардлуудыг бол хязгаарлахад бол дэмжлэг үзүүлнэ. Сонгуульд бие даан нэр дэвших эрх авахын тулд улсын хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангах ёстой байдаг. Түүний нэг нь нэр дэвших тухайн тойргийнхоо 801-ээс доошгүй хүний гарын үсгийг заавал зурулах зохицуулт юм а. Гэвч энэ нь үндсэн хууль зөрчсөн гэж ЦЭЦ дунд суудлын хуралдаанаараа дүгнсэн. Харин цэцэн уг дүгнэлтийг улсын хурл хүлээн аваагүй байна. Сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд 800 хүний гарын үсэг цуглуулах нь тэгш ирэх үл ялварлал сонгогдох эрхэд хязгаарлалт үүсгэж зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Үнэхээр 801 байлаа гэж бодоход тэр гарын үсэг цуглуулах хуулийн хугацаа болон нөгөө цуглараад ирсэн гарын үсгийг нь хянан шийдвэрлэх журам тов тодорхой биш учраас эдгээр зүйл дээр үндэслэл нөгөө энэ 801 бол үндэслүүлгээд байгаа юм л да. Гарын үсэг цуглуулж байгаа болвол тэр тоон үндэслэлтэй цуглуулах боломжтой хуулийн хугацаанд дээрээс нь хуулийн хугацаанд хэрхэн хянан одоо баталгаажуулах шийдвэрлэх тэр журам нь маш тодорхой байх ёстой л доо. Одоо сая 2 хоногийн өмнө хэдхэн хоногийн өмнө яриа боллоо шүү дээ. Дэлхий 2 ардчлал алдлаа, Монгол энтхийг алдлаа гэдэг. Үнэхээр тэр VDM репорт дээр бол тгээ бичсэн байгаа. Тэгээ гаргацсан байгаа. Манайхыг энэ жилээс авторитар дэглэм рүү оруулсан байгаа. Энэ чинь ганц Монголд болж байгаа үзэгдэл биш. Дэлхийд даяараа ерөнхийдөө ийм зүйлүүд ажиглагдаж байгаа. Тийм учраас өчүүхэн ч гэлтгүү ардчлалын төлөө, ардчилсан сонгуулийн төлөө энэ хүний эрхийг одоо хангахын төлөө ингээд иргэний нийгэм судлаачид төрийн бус байгууллагууд ер нь нийт хэрэг улс төрчин шийдвэр гаргаж бүгдээрээ нийтийг хамтарч ажиллах ёстой л гэж. Улсын хурлын гишүүд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө тайлан тавьж байгаа нэрээр тойрогтой сурталчилгаа хийх мөн тэгш ирэх үл ялгуулах зарчим сонгогдох эрхийг зөрчсөн гэж ЦЭЦ үзднийг улсын хурал хүлээн авч хуулинд өөрчлөлт оруулна. Харин бие даан нэр дэвшигч заавал 801 гарын үсэг цуглуулах заалтыг хүлээж авсангүй. Сонгуулийн шударга тэгш өрсөлдөөнийг хөндөж хүний эрхийг зөрчил байсан заалтууд байгаа юм а. Намаас дэвших, намгүй дэвшихэд тусдаа ийм ялгаатай процесс байгаа нь ялгуурсан тэгш эрхийг тодорхой зөрчсөн асуудал юм. Улсын хурал хүлээж аваагийн учир үндсэн хуулийн ЦЭЦ их судлаараа хэрхэн шийдэхийг харах үлдэж байна.